За энэ нэвчлэг дээр таамаглалын тестийн талаар ярив. Таамаглалын тест бол ямарваа нэгэн судалгаа хийлээ гэхэд ямарваа нэгэн туршилт явууллаа гэхэд тухайн альва үр дүн нь тохиолдолноор гарсан уу эсвэл яг бодит хамааралтайгаар яг тэгэж гарсан уу гэдгийг ерөнхийдөө шалгадаг статистикийн үндсэн арга. За тэгэхээр таамаглалын тестэн дээр бид нар хамгийн гол хийх ёстой зүйл энэ дараалал бол байна. Хамгийн түрүүнд ихлэ яг гэхээр чи өнөөхөө нөхцөлөө уншаад ямар хувьсгчаар илэрхийлсэн тэр нь ямар параметртэй байгаа юм гэдгээ уншиж харна гэсэн. Жишээлбэл юу гэдэг нэг жил дунджаар гарч байгаа ослын тоонд 3.3 гэж өглөө гэхэд тэнцээ гарч ирж байгаа ослын тоонд параметрын дундаж гэдэг утгаар илэрхийлэгдэж гэдэг ч юм уу. Эсвэл яг гэхээр 10 удаагийн туршилт явуулахад тэнцэнээс 0.3 амжилттай байна гэдэг ч юм уу. Гэх мэтчлэнгээр тухайн ямар параметрээс хамааруулж байгаа вэ гэдэг нөхцөлөө өгүүлбэр дээр харах хэрэгтэй. Тэгэхээр тэн дээрээс өгүүлбэрээс уншаад доогоор нь зурчвал ерөнхийдөө амар. За түүний дараа яг хэрчээд бухайн бодлогыг уншаад тэнцэнээсээ 1 тэлэд байгаа мó 2 тэлэд байгаа мó гэдгийг харах хэрэгтэй. Энэ хоёрыг ашиглаад 1 тэлэд юм уу 2 тэлэд байгаа гэдгээс хамааруулаад чинь угаасаа атик болон альтернатив таамаглал дэвшигдэг ёстой. Тэгэхээр 1 тэлэд байгаа нөхцөлийг харахад бол тухайн ямарваа нэгэн хийгдэж байгаа зүйл туршилт юу гэдэг юм те тэр бол тухайн клайм дэвшүүлж байгаа хүн бол increase байна гэж үзэх юм уу эсвэл decrease байна гэдэг нөхцлөөр илэрхийлэгдэнэ. 2 тэлэд байгаа тохиолдолд тухайн судалгаа хийж байгаа хүн маань тухайн өвгцөн нөхцлөөс энээс ялгаатай байх ёстой штэ гэдэг үзэл баримталтай байх юм бол 2 тэлэд болж ирнэ гэсэн үг. За ингээд энэ хоёроос хамааруулж агаад бид нар яг кертиг болон альтернатив таамаглалыг бол дэвшүүлэх ёстой. Тэгэхээр тэг таамаглал бол ямарваа нэгэн зүйл өөрчлөгдөхгүйгээр яг тийм байна гэж үзэж байгаа таамаглалыг бол тэг таамаглал гэж байгаа. Альтернатив таамаглал бол 1 тэлэд байх юм уу 2 тэлэд байна гэдээс хамааруулаад тухайн өгсөн зүйлээс дундж нь бага байна эсвэл их байна эсвэл дунджаасаа ялгаатай байна гэдэг утгыг бол альтернатив таамаглал бол дэвшүүлж өгөх ёстой. За тэгээ бодлогынхоо өгөгдөл дээрээс харж байгаа significant level-өө тооцоолох ёстой. Тэнцэнээсээ харж хэдэн хувийн ач холбогдлын төвшнгөөр тухайн өгөгдөж байгаа тэр зүйл тохиолдлоор гарсан юм уу эсвэл яг үнэхээр бодиттойгоор ийм байгаа мó гэдгийг бол шалгахдаггүй гэдгээ significant level-ээс харна. За түүний дараа бол тодорхойлцсон зүйлүүдэд харж байгаа тест статистик хийн гэсэн. Тест статистик хийнэ гэдэг нь бид нэр тухайн өгөгдсөн зүйлээ ямар параметртэй байхын за тэгээ альтернатив таамаглалаас амруулаа их байх юм уу бага байх юм уу гэдэг нөхцөлөө ашиглаж агаад бодолтой хийнэ гэсэн. За бид нарт ихэвчлэн бином тархалтай хамаа нормал тархалтай юм. Биш Паусны тархалтаар ерөнхийдөө дүрслэгдсэн бодлогонууд бол байна. Тэгэхээр тэр бол яг энэ өмнөх нөхцлүүдээ хэрэгсээ харж агаад гарч ирнэ гэсэн. Тэгэхээр бодлогон дээрээ increase decrease байгаагаа эсвэл different байгаагаа тодорхойлчих, параметраа ингээд доогуур нь зурчих, тэгээд significant level-ээр зурчих. Тэгэхээр ерөнхийдөө хэрэгтэй зүйлүүд чинь бол ялгараад гараад ирнэ. Тэн дээрээ бодолтой хийх нь. За бодолтой хийсний дараа хэдүүлээ явах гэхээр тест статистик critical value-тайгаа харьцуулж үзэн critical value гэдэг нөгөө нэг significant level-ийг маань хэлж өгч байгаа. За ерөнхий би дүрслээд харуулах юм бол за энэ чинь ингээ хэрэг 1 тэлэд байх юм бол нэг талтай байна гэсэн. Тэгэхээр энэ тасархай зураасаар critical value буюу хэдэн хувийн ач холбогдлын түвшингөөр жишгэж байгаа вэ гэдэг нь гарч ирнэ. 5% байх юм уу, 1% байх юм уу, 7% байх юм уу бодлогон дээрээс маань хамаарна гэсэн. За тэгэхээр энэний хажуу талд байгаа бол rejection region буюу татгалзаж байгаа бүс. Тэгэхээр энэ юуг татгалзах гээд байгаа вэ гэхээр тэг таамаглалыг давж үзнэ. Тэгэхээр тухайн өгсөн нөхцөл маань өгөгдөж байгаа significant level-ээс маань бага байх юм бол тэг таамаглалыг reject хийж байгаа бүс рүү орчно гэсэн. Тэгэхээр reject хийж байна гэдэг нь тухайн альтернатив таамаглалыг дэмжиж байгаа гэсэн. Тэгэхээр альтернатив таамаглалыг дэмжиж байна гэдэг нь тухайн туршилт явуулахад тухайн үр дүнд бол яасан бэ гэхээр тодорхой хэмжээний бага санамсаргүйгээр алдаанууд бол гарсан. Тэгэхээр нөгөө нэг өөрчлөлттэй байна гэдэг санааг маань бол хүлээн зөвшөөрж байгаа гэсэн. Харин critical value-гаас буюу insignificant level-ээс маань их хувьтай гараад ирэх юм бол тэрийг бол тэг таамаглалыг бол acceptance хийж байгаа гэсэн. Тэгэхээр accept хийж байна гэдэг нь ямар ч өөрчлөлт ороогүй гэдэг санаа бол энд яригдж байна гэсэн. Харин яг үгээр 2 тэлэд байх юм бол rejection region маань бол хоёр талтай гараад ирнэ. Тэгэхээр 5% ач холбогдлын түвшинтэйгээр жишгэж байгаа бол тэр маань 2 хуваагдана гэсэн хоёр талтай 2.5 2.5. Тэгэхээр 2 тэлэд байгаа тохиолдолд significant-ийн level дээрээ тараад яг хэдэн хувьтай байгаа вэ гэдгээ нэлээд сайн анхааралтай
тодорхойлоод бүр бичээд өгчвөл ерөнхийдөө зүгээр пепер дээр. За тэгээд нөө 2.5-аас маань бага байх юм бол тэг таамаглаараа reject хийчихнэ гэсэн. 2.5-аас маань их болчих юм бол accept хийчихэж байна гэсэн. Тэгэхээр тэг таамаглал дээр л ерөнхийдөө ажиллана. За тэгээ ингээ critical value-тайгаа жишиж байгаа бол хамгийн сүүлд бол бид нар үрд гарч ирсэн үр дүнгээ conclusion хийх ёстой тайлбар дээрээ. Тэгэхээр тэг таамаглал reject хийгдсэн юм уу, тэг таамаглал accept хийгдсэн юм уу гэдгээ яг тэг таамаглал дээр бичин. Тэрнээс альтернатив таамаглал юм байна шүү гэдэг ерөөсөө бичихгүй гэсэн. Тэгэхээр тэг таамаглалын reject хийгдсэн. За тэгэхээр reject хийгдчихэж байгаа болвол тэнцээ яаж байгаа вэ гэхээр альтернатив таамаглал төвшүүлж байгаа учраас энийг increase хийхэд хангалттай бид нар тотлогоо байна буюу insufficient гэдэг үгээ болвол яг ашиглах ёстой. Энийг бол яг бүр шалгалтын материал засдаг хүнээс нь бол асуусан. Тэгэхээр яг энэ түлхүүрүүгээ заавалжгүй оруулж тайлбараа бичих ёстой. Хангалттай нотлогоотой байна. Эсвэл хангалтгүй байна. Нотлогоо бол хангалтгүй байна. Тэрийг таамаг increase хийж ин гэдэгт одоо баттах. Эсвэл буурж байгаа гэдэг нотлох хангалттай нотлогоо байхгүй байна гэдэг ч юм уу. Яг энэ өгөөдөө бол ашиглах ёстой байх нэ гэсэн. За ингээд таамаглалын тест бол юм байна. Таамаглалын тест дахиад нэг холбогдож орж ирж байгаа зүйл estimate-тэй холбогдож орж ирж байгаа. Estimate-тэй холбогдож орж ирж байгаа нөгөө нэг төвөр дээр ороод ирчихэж байгаа шүү дээ. Өмнөх бичлэгэн дээр ярьсан. Тэгэхээр төвөртэй холбоотойгоор тэдэн төвөр авлаа гэж үзэхэд бид нэр одоо яаж байгаа вэ гэхээр Z тусдаа олох ч юм уу тест статистик хийхдээ тэр стандарт алдаа гэдэг зүйлээ тооцоолж тест статистикуудаа хийх ёстой гэсэн үг. Төвөр дээр ялангуяа орж байгаа. Төвөргүй зүгээр hypothesis байгаа тохиолдолд бол бид нэр зүгээр тооцооллоо хийгээд гаргаад ирэх боломжтой байна гэсэн. За тэгээд таамаглалын тестэн дээр нэг гарч ирж байгаа зүйл нэгдүгээр төрлийн алдаа, хоёрдугаар төрлийн алдаа гэдэг зүйл байгаа. Тэгэхээр нэгдүгээр төрлийн алдаа бол этгээд таамаглал үнэн байх үед reject хийж байгаа нөхцөлийг бид нар бодож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэгдүгээр төрлийн алдаа гарах магадлалыг олоо гэх юм бол reject хийгдэх магадлал нь хэд юм бэ гэдгийг зүгээр шалгаж үзэх хэрэгтэй гэсэн үг ер нь бол. Тэгэхээр одоо 5% ач холбогдлын төвшөнтэйгээр бид нэр өгсөн гэж үзэхэд 5%-аас бага байлгаж байгаа магадлал маань өөрөө яг хэд юм бэ гэдгээ шалгаж үзнэ. Гэхдээ заавал харьцуулалт байх ёстой. Дараагийн нөхцөл рүү ороход тэр 5%-аас их байгаа юм уу гэдгээ шалгаж харуулж ёстой гэсэн. Хоёрдугаар төрлийн алдаа бол худлаа үед нь үнэн байлгаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тэг таамаглал үнэн байлгах нөхцөл ямар байх юм бэ гэдэг тэр нөхцөлийг бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ер нь бол 5%-аас маань их эсвэл 1%-аас маань их гэдэг ч юм уу тэр магадлал хэдтэй тэнцүү байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй гэсэн. Нэг ялгаатай зүйл бол сая өнөөдрийн тарааж өгсөн материал дээр байсан тийм сүүлийн тэр 7-гийн C дээрх бодлогон дээр 2-р төрлийн алдаа гарах магадлалыг олоо гэд ингээд гэхдээ яг дундаж утга нь үнэндээ яг ийм байсан шүү. Энэ үед яг 2-р төрлийн алдаа гарах нь яаж гарах вэ гэх мэтлэн тийм дундаж үнэн утга өгсөн үед гэдэг ч юм уу тийм нөхцөлийг бол харах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг тэр жишээ бодлогон дээр тайлбарсныг нэлээд сайн ажиглаж хараарай гэсэн үг байна.